Монгол банк 2023 оны 1-р сарын 1-ээс эхлээд ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохицуулдаг, үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ өнгөрсөн 2 жилийн хугацаанд илэрхийлж ирсэн байдаг. 2019 онд сангийн сайд барилга хот байгуулалтын яамны сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ипотекийн зээлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой явуулах. Гэтэл энэ ажлын хэсгүүдийн ажил бас удаашралтай. Дээрээс нь Монгол банк үйл ажиллагаагаа цааш нь хэрхэн авч явах уу гэдэг асуудлыг засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэх ёстой гэдэг ийм асуудал бүтэн 2 жилийн хугацаанд ярьсан учраас энэ асуудлыг оруулж танилцуулсан. За Монгол Улсын ерөнхий сайд энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэдэг дээр бас байр суурь нэг байгаа. Харамсалтай нь Монгол банкны удирдлагууд засгийн газрын хуралдаан дээр илэрхийлсэн байр суурь нь урд өмнө ажлын хэсэг дээр илэрхийлсэн байр суурь. Ажлын хэсгийн дүгнэлтэн дээр санал нэгдсэн асуудлуудаа өөрсдөө үүсгэж тодорхойгүй байр суурь илэрхийлсэн учраас энэ асуудал хойшлогдож эдийн засгийн сайд, сангийн сайд, барилга хот байгуулалтын сайд нарын хамтарсан санал дүгнэлтийг дахин засгийн газрын хуралдаанд танилцуулах ийм үр даалгавар ерөнхий сайдаас өгсөн байна. Та бүхэн энэ ажлын хэсгийн дүгнэлтийг харж байна. Сангийн Монгол банк санхүүгийн зохицуулах хороо, тэгээд барилга хот байгуулалтын яам, хөгжлийн банк, шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын гээд нийтдээ 10 гаруй хүний албан тушаалтнуудын гараа үүсэлттэй ийм дүгнэлт гарсан. Зээлийн батлан даалтын сангийн оролцоотойгоор 30%-ийг 20% болох боломжтой гэдэг ийм дүгнэлт гарсан байна. Иргэн төлөлтийг үндсэн зээл дээр иргэд банк санхүүгийн байгууллагууд хоорондоо тохирч иргэн төлөлтийг уян хатан болох боломжтой гэдэг ийм дүгнэлт гарсан байна. Цаашлаад барилга хот байгуулалтын яам дээр энэ ипотекийн санхүүжилтийн бүтцийг илүү оновчтой болгох ажлыг хариуцуулаад нэгэнт Монгол банкын ипотекийн асуудлыг цаашид 23 оны 1 сарын 1-ээс хариуцаж явахгүй учраас энийг шийдвэрлэх. Дээрээс нь хамгийн сүүлд энэ 170 тэрэм төгрөгийг буцааж төвлөрүүлж ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх. Мөн энэ яригдээд байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд зориулах ёстой гэдэг ийм албан ёсны дүгнэлтүүд гарсан. Энэ дүгнэлтийг засгийн газрын хуралдаанд танилцуулсан. 2013 оноос хойш Монгол банкнаас 1% хүүтэй гараад их усүр нь 8% хүүтэй, бүр 12-3% хүүтэй иргэдэд очиж ирснийг та бүхэн маань санаж байгаа. 1% хүүтэй гараад. Сүүлд 4% хүүтэй гараад 8% хүүтэй, 6% хүүтэй гарч байгааг та бүхэн мэдж байгаа. Гэтэл энэ иргэн төлөлтөөс орж ирж байгаа мөнгө эргээд ипотекийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах, мөн иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах ажил зориулах, мөн дахиад 2 дахь, 3 дахь зах зээлээс хөрөнгө босгох ийм зориулттай байгуулагдсан ипотекийн корпорац өнөөдөр улсын мөнгөө нийтдээ 400 гаруй тэрэм төгрөгийг өнөөдөр хууль бусаар зарцуулсан байна. 170 тэрэм төгрөгийг хууль бусаар зарим арилжааны банкудад гаргаад өгсөн, дөрмийн сангийн нэмсэн ийм асуудал байгаа. Тэгээд хэдэн зуун тэрэм борн хууль бусаар өөрсдөө ашиглах болохоор ашиглаад байдаг. Бусад иргэдийн санхүүгийн дарамтыг багасгахын гэхээр энийг болохгүй гэдэг ийм байр суурьтай байгаад байгаа нь өөрөө энэ ажлыг явуулах сонирхолгүй ипотекийн зээлийн тогтолцоог бас цаашид тодорхойгүй байдалд оруулах ийм үйл ажиллагаа өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд үргэлжилж байгаа учраас энэ асуудлуудыг зайлшгүй ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагатай байсан учраас дүгнэлт гаргасан гэдгийг